Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрол эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлнэ. Бид хэнтэй хамтран ажилладаг бай. Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсролоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Сайн бацхан уу хэрхэн мөндөд үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Доктортой хөгжлийн боловсролын агуулгын хүрээнд насан туршийн боловсролын үндэсний төв Азийн хөрс судлалын холбоо Star HTLV-тэй хамтран хөрс яагаад чухал вэ тэлээ хичээлийг хүрэхэд бэлэн болоод байна. Унсан газар угаасан ус гэж монголчууд их ярьдаг. Тэгэхээр энэ эртээр үеэс бид нар хөрс газар шороогоо хайрлаж ирсний илэрхийлэл юм аа. Тэгээд өнөөдрийн хичээлээр хөрс яагаад чухал вэ? Хөрс ер нь хэрхэн бүтдэг вэ? Хөрсийг ер нь хэрхэн яаж хамгаалах вэ? Энэ талаар мэдээллийг хүргэх болно. Ингээд Төв Азийн хөрс судлалын холбооны тэргүүн доктор Ундар хот багштай энэхүү хичээлийг хамтран заана. Өдрийн мэнд багшаа. За өдрийн мэнд сайн байна уу? Хөрс ер нь хэрхэн яаж бүтдэг юм бэ? Хөрсний одоо бүтэц ямар байд юм бэ? Энэ талаар та мэдээллийг үзэгчдэд өгөө. За өнөөдрийнхээ хичээлээр ингээд хөрсний тухай товчхон ярилцгаая. Хөрс гэдэг маань зөвлөж хэлэх юм бол хүүхдийн одоо нера хүүхдийн зулаа шиг нэмхэн одоо ийм одоо зүйл байгаа. За хөрс бол маш урт удаан хугацааны туршид үүсдэг. Тэгээд тухайн хөрс одоо ямар их чулуулгаас үүсэлтэй, гаралтай, ямар ургамалжилт байна түүн дээр. За тэгээд ямар уур амьсгал цаг агаарын доор үүсэж хөгжсөн тэр байтугай хүний хүчин зүйл бас нөлөөлөд ингээд маш олон удаан жилийн процессын үр дүнд энэ хөрс маань үүсдэг. Тийм ч утгаараа бид нэр хөрсийг нэл хүүхдийн зулаа шиг гэж хайрлаж хамгаалж ингэж ярьсаар ирсэн. За тэгээд хөрсний ач холбогдлын талаар яриад ах юм бол маш их удаан хугацаа шаардлагадна. Ийм учраас гол зүйлүүдийг нэрлэе. За хөрс бол өөрөө бүх дэлхийн энэ гариг дээр амьдарч байгаа нийт амьд организмын 4/1-ийг одоо амьдруулах тэр сайхан орчин болдог байх нь бидний уух ус одоо энэ усыг цэвэршүүлж хадгалдаг байх нь за мэдээж хэрэг тариан ногоо, хүнсний ногоо тийм ээ бүхэл одоо ургамал энэ хөрсөн дээр ургаж байгаа. Тэгэхээр хүнсний хангамж одоо энэ бүх одоо шимт жилийн бодисын хүсвэр болдог байх нэ. За энэ зурган дээр ингээд харахад та бүхэн бүгдээрээ харж байна. Хүний биед хэрэгцээтэй энэ бүх шимт жилийн бодисын эрдэс элементийн хүсвэр бол хөрснөөс ирдэг байгаа. Энэ ургамлын эд эрхтэнд ордог эрдэс элементүүд бүгд л хөрснөөс ирж байгаа. Маш тэр цөөхөн элементүүд тэр хөх өнгөөр зурсан энэ элементүүд болохоор агаараас ирж байгаа. Бусд нь бол ургамлын биед одоо биомассад маш бага хэмжээгээр хэрэгтэй ч гэсэн одоо заагуулжгүй байх шаардлагатай одоо ийм элементүүд байгаа. Энэ бол хөрсний бас ач холбогдол юм. Монгол орн бол мал аж ахуйн орн. За тэгээд бидний одоо хариулдаг, энэ өсгөж үржүүлдэг энэ малын эд эсэнд зайлшгүй хэрэгтэй шимт жилийн бодисууд маань саяны түрүүний одоо дэлгэцээр үзүүлсэн ургамлаар дамжаад, бэлчээрийн ургамлаар дамжаад ингээд малын бие махбодод бас ирдэг байх нэ. За бид тийм ээ хүн. За хүний биед бол маш олон төрлийн элементүүд бол эрдэс элементүүд зайлшгүй хэрэгтэй байдаг. За хэдий багч
бүр зайлшгүй хэрэгтэй каль, одоо кальц энэ элементүүд бол өөр хаанаас ч ирэхгүй хөрснөөс одоо геологийн их чулуулгаас ирдэг байна. Хөрсийг ингээ анзаарахад дотор маш олон төрлийн янз байд юм шиг. Ер нь хөрс дотор ямар янзын тийм төрлийн хөрс байдаг вэ? Хүн болгон нэртэй тийм ээ. Ургамал болгон бас латин нэртэй та бүхэн мэдж байгаа. Түүнтэй адилхан хөрс бүхэн болвол ингээд нэртэй бүх одоо улс орнууд өөр өөрийн гэсэн ангиллаар хөрсөө ангилаад ингээд нэрлээд явдаг байгаа. Түүнээс гадна бүх орнууд нийлээд ингээд ийм олон улсын ангиллалыг ингэж бий болгосон. Энэ ангиллаар бол яг 32 төрлийн ийм хөрс дэлхий дээр одоо ангиллагдаад ингээд явж байгаа. За жишээлх юм бол манай оронд одоо хойд ой тайган бүсэд одоо их тохиолддог чернозем энэ бол угаасаа ингээд нэр нь байгаа олон улсын нэршил. Манай орны ер нь голлох хөрсний төрөл болсон энэ чернозем гэдэг энэ хөрсийг харж байна. Нөгөө талд нь бол говийн бүсэд нэлээд их тохиолддог энэ давсархаг энэ хөрсний нэршлиг та бүхэн ингээд олон улсын нэршлэр нь харж байна. Хөрс ер нь аягүй олон янз байд юм байна. Тэгвэл хөрс ер нь яг юунаас бүтдэг юм бэ? Хөрс гэд бид нар ингээд ярихаар зэрэг дан шороо гэж ойлгодог. Гэтэл одоо хөрс гэдэг ойлголт бол органик хэсгээс тийм ээ. Органик хэсэг маань ургамлын үндэс одоо тэр бичил биетэн амьд организм тэндээс үүссэн ялцмаг. Тэгээд эрдэс хэсэг зурган дээр та бүхэн харж байна. Хамгийн их хэсгийг бол эрдэс хэсэг эзэлдэг байгаа. Энэ бол нөгөө геологийн анхны тэр чулуулаг их материалаас үүсэж өгөршиж одоо ирсэн энэ хэсэг байгаа. Тэгээд түүн дээрээ хөрсөнд бол агаар ус тийм ээ нүх сүвтэй энэ амьттай энэ бүх одоо зүйлсийг нийлүүлээд бол хөрс гэж нэрлэж байгаа. За хөрсний эрдэс хэсэг хамгийн их хэсэг гэсэн. Тэгэхээр энэ сайхан олон янзын өнгөтэй чулуулгууд хим, физик, биологийн өгөршөлд ороод нөгөө хөрсний эрдэс хэсгийг бүрдүүлж байгаа. За хөрсний энэ ихэнх хэсгийг эзэлдэг эрдэс хэсгүүдээ бид нар ширхгээр нь 3 хэсэгт хувааж үздэг байгаа. Хүн болгон элсээр тоглож өссөн энэ элс бол хамгийн том хэсэг нь. Дараад нь арай жижигхэн, арай тийм бага хэмжээтэй хэсэг нь болохоор хүн бүхэн гурил зурж үзсэн тийм ээ. Яг ингээ гартаа ингээд жоохон оргоод ингээд эмрээд үзэхээр зэрэг гурил шиг ингэж тэмтрэгддэг энэ хэсэг байгаа. Бүр дараад нь хүн болгонд баримлын шавраар тоглож өссөн шүү дээ. Тэгэхээр хамгийн бага тэр 2 микрометр буюу бичил амьд нь одоо бактеритай дүүцхүүц хэмжээний тэр хэсгийг нь болохоор бид нар шавар гэж ингэж нэрлээд байгаа. Тэгэхээр хөрсний эрдэс хэсгүүд маань энэ одоо ширхгүүдийн одоо холимог байх нь дээр нь бол нөгөө түрүүн ярьсан энэ органик бодис ингээд хөрс, ус, агаар бүгдээрээ нийлээд ингээд хөрсийг бүтээдэг бахнэ. За энэ зурган дээр бид нар яг хөрсөнд тийм ээ ургаж байгаа ургамлын үндсийг ингээд харж байна. Ургамлын үндэс гэдэг бол бас агуу хүчрхэг ийм зүйл. Өөрөөр хэлбэл ургамал маань энэ үндсээрээ хөрсөн дотор байгаа тэрэл шимт ижилийн бодисуудыг шингээж аваад бас агаарт атмосферт байгаа элементүүдийг одоо бас ашиглаад ингээд сайхан органик биомасс үүсгэж улс үндэстэн хүн амыг бол тижээж байгаа ийм сайхан процесс энд одоо ингээд харагдаж байна. Бас нэг ойлголт байгаа. Хөрсөнд байгаа бүх нийт шимт ижилийн бодисууд тийм ээ нөгөө каль, фосфор, азот одоо өөр юу гэдгийг кальц, магний энэ бүхэн чинь бүгдээрээ тэр чигээрээ ургамалд ашиглагдах ийм хэлбэртэй байдаггүй. Тухайн одоо элементийн 0.1-ээс 2% нь л ургамлын үндсээр одоо ашиглагдаад ингээд ургац болоод явж идэг байх нэ. Тэгэхээр энэ ойлголт бас сонирхолтой болов уу гэж бодож байна. Ургамлын үндэс хөрс хоёрын хооронд ямар их процесс явагддаг юм бэ гэдэг зураг ингээд харагдаж байна. За маш олон төрлийн одоо процессууд ингээд хөрс ургамлын үндэс хоёрын хооронд явагддаг байх нэ. За дараад нь хөрсний одоо маш бага хэмжээг эзэлдэг боловч хамгийн их хүржил шимийнх нь одоо гол үзүүлэлт болсон органик бодисын тухай хэдэн үг хэлэхгүй бол бас болохгүй байх. За органик бодис гэдэг маань түрүүн бид нар бас дуртад өнгөрсөн нийт тэр амьд организмын одоо үлдэгдэл тийм ээ ургамлын үндэсний үлдэгдэл, наав жишний үлдэгдэл энэ бүхэн одоо ялцраад ингээд ялцмаг гэдэг энэ органик бодисыг үүсгдэг. Энэ органик бодис бол энэ ялцмаг гэдэг маань ер нь бол хөрсний үржил шимийн хамгийн гол одоо үзүүлэлт байгаа. Энэ хөрсний одоо ялцмаг ихтэй хөрс бол одоо нэг га талбайд тийм ээ 30 см гүнтэй ийм хөрсөнд бол дотор нь
ямар юм одоо амьд организм агуулгадж байгааг энэ зураг харуулж байна. 5 тонн бактери, 5 тонн актиномицид гэдээ бас бичил организмын төрлүүд, 10 тонн одоо мөөгөнцрүүд, нийт 20 тонн гаруй ийм микроорганизмууд нэг га газрын хөрсөнд ор ингээд байж гэн. Тэгээд ахаад бүр цаашлах юм бол нөгөө шоргоолж, шавжуудаа ингээд нийлүүлэх юм бол нэг га газарт 25 тонн гаруй ингээд амьд организм амьдарч байна. За тэгээд бэлчээр дээр одоо бэлчээрлэж байгаа энэ мал ахуйга тооцоод үзэх юм бол нэг га газрын хөрс бол ямар их амьд организмын одоо орчин болдог вэ гэдг нь энэ дээр бол сайтар харагдаж байна. За тэгээ мэдээж хэрэг хөрсний эрдэс органик хэсгүүд хоорондоо холбогдоод ургамлын үндсийг бариад нөгөө сайхан амьд организмууд нь ингэж дотроо амьдраад ингээд хөрс гэдэг ер нь бол ингээ буцалж яадаг, амьдралыг ингээ дөрнүүлж яадаг ийм сайхан зүйл юм аа. За эдгээрээс гадна түрүүн бид нар бас дурдаад өнгөрсөн хөрсөнд бол нүх сүвшил, агаар ус нь бол хамгийн чухал хэрэгтэй гэсэн. Гэхдээ энэ зурган дээр харж байгаагаар одоо хөрс хитрхи их чийгтэй агааргүй ах юм бол ургамлын үндэс маань амьдрч чадахгүй. За тэр доотлын зурган дээр харахад тийм ээ яг ургамлын үндэс сорж авч чадах тэр өөрийнхөө тэр үндэснээс сорж авах тэр хүчээрээ татахад хангалттай ус чиг байхгүй бол тухайн ургамал өгдөг, ганддаг энэ бүгдийг бол бас одоо бид нар цөмөөрөө мэднэ. Тийм учраас одоо хөрсөндөх нүх сүв түүн дотор байгаа агаар ус чиг хамгийн их чухал юм аа гэдгийг нь бас ярих хэрэгтэй баха. Сүүлийн үед бас хөрсийг бас агаар ус шигэ ингээд хамгаалдаг одоо ийм хандлага маш их болсон. Тэгээд ер нь хөрсийг хэрхэн яаж хамгаалах вэ? Энэ талаар та бас мэдээлэл өгөх үү? За хөрс хамгаалах арга хэмжээгээд дурдаад ах юм бол бас нэлээд их арга хэмжээнүүд байгаа. Бидний хийж чадах зүйл бол хөрсийг байнга ургамлан бүрхөвчтэй байлгах, говьд бол говьд ургадаг ургамлыг нь тарих тийм ээ. Ингэснээрээ цөлжилтөөс бид нар сэргийлнэ, цөлжилтийг сааруулна. Тэгээд салхины илгэдлээс хамгаалаад ойн зурвасыг бол сайтар одоо байгуулж өгөх хэрэгтэй. Газар тариалан эрхэлдэг хүмүүс бол үр тариа хүнсний ногоогоо тарихдаа байнга бордож хөрснөөс авсан юмаа эргүүлж өгдөг энэ системээ бол мартахгүй байнга одоо бордоо хэрглэж авах хэрэгтэй. Алчид маань ч гэсэндээ малаа бэлчээрлүүлээд одоо бас л хөрсний шим тэжээлийн бодисыг малаараа дамжуулаад хэрглэж байгаа учраас жоохон газар ч гэсэн одоо өвөлжөө намаржааныхаа өтөг бууцаар ингээд бордоод бэлчээрээ бордоод хатлангаа бордоод ингээд сурчих юм бол бас энэ бас нэг сайн арга хэмжээний хэлбэр. Нөгөө талаар бүр хүн бүрийн хийж чадах нэгэн зүйл бол ингээд ажиглагдаад байдаг. Энэ бол түрүүний ярьсан бид нар хөрсөнд эрдэс хэсгийг бол тэгтэл нь өөрчилж чадахгүй. Энэ бол маш он жил шаардлагасан, урт удаан жил шаардлагасан энэ процесс. Гэтэл бол бид нар органик бодисыг нь нэмээд тийм ээ ингээд хөрсний үржил шимээ сайжруулад баяжуулаад байх болцоо хүн бүрт байгаа. Энэ ямар болцоо вэ гэхээр өнөөдөр аж ахуйгаасаа гарч байгаа ямар л одоо биохог хаягдл үртэс тийм ээ малын өтөг бууз юу байна тэр бүхнийгээ сайхан ялцруулад ялцмаг болгоод байнга хөрсөндөө нэмжих юм бол хүн бүрийн хийж чадах хөрс хамгаалах арга хэмжээ болох юм багмаа. За үүнээс гадна бид бас юу хийж чадах вэ гэвэл олон арван эрдэмтдийн олон зуун эрдэмтдийн бүтээл болсон энэ хөрсний судалгааны ажлуудыг цуглуулад хөрсний дата бааз мэдээллийн нэгдсэн сантай болоод тэрийг эргүүлээд одоо ашигладаг одоо ийм системд бас орох юм бол хаана ямар хөрстэй байгаа тийм ээ урд уртныхаа цуглуулсан мэдээлэлээ одоо бас компьютер энэ IT програм хөгжиж байгаа энэ үед бол бас малчид тариаланчид одоо хөрсний талаар мэдээлэл авъя гэсэн хүмүүс бүгдээрээ мэдээлэл авч болох үс ийм сайхан мэдээллийн сантай болох юм бол бас их хэрэгтэй зүйл юм болоо гэж бодож авдаг. Баярлалаа. Энэ удаагийн хичээлээр бол үзэгч та бүхэн бас хөрс хэрхэн бүтдэг, одоо хөрсний бүтэц ямар байдаг, хөрсийг бас хэрхэн хамгаалах уу гэдэг талаар мэдээллийг хүлээж авлаа. Ингээд Төв Азийн хөрс судлалын холбооны тэргүүн доктор Ундрахад багштай баярлалаа. За их баярлалаа. За ингээд үзэгч та бүхэн одоо хөрсийг ус агаар мэт бас адилхан хамгаалах хэрэгтэй байна. Энэ талын бас мэдээллийг авлаа. Тэгээд үзэгч та бүхэн бас хөрсийг хайрлаж хамгаалж байгаарай гэсэн уриалгаар энэхүү хичээлийг өндөрлөе. Анхаарал хандуулсанд баярлалаа.